Гişингуудыг би зүгээр сэтгэл тогтолж харж ирсэн зүгээр яг спортын хувьд тактик, стратегийн хувьд яг буудах үед одоо тэмцээний өөрийнх нь тэр төлөвлөж гарсан тэр байдлаа ер нь яаж гүйцэтгсэн бэ гэдэг бид нар сайн ярилж чаддаг учраас дасгалжууд шинүүд яг тодорхой асуумаар байна. За өнөөдөр бол тогтоол буудлыг сайхан буудсан, авардан буудлага бол бүр хамгийн шилдгийн шилдгээр буудсан 300-аас 299 сонсон 1-9-тэй. Сая финал дээр болохоор за чи зайтай байгаа юм чинь сайхан 50 буудсан шүү гэсэн. Гэхдээ мэдээж хятадын тамирчид бол алтаа авах хэрэгтэй гэдэг утгаараа эдгээр бол үнэхээр сайн бичсэн байна. Монгол тамирчин Олимпийн рекордыг давтсан амжилт үзүүлнэ гэдэг бол сайхан юм. Гэхдээ бид үнэхээр алт медаль аваад л болчихлоо шүү дээ. Тэгээд нэг өчигдөр яг одоо тэгэд тэмцээний явцад нэг хэсэг саадсан та тийм буулган таар. Тэрэн дээр бол одоо манай ингээд дүүс Улаанбаатарт очин төрлөөр үзэгчд тэрийг бас их тайлбарлаж өгөх. Техникийн саадлал байсан уу? Сая нэгжийн тусам голтон мөрлөө орохдоо сум хавчуулагдсан байсан. Тэгээд энэ бол яг тэмцээний дөрвөөсөр гацаа гэж үзээд дахиулдаг. Тэгээд үлдсэн бүх сумаа юу яадаг. Тэрс 5 сум буудах юмда дахиж гацах юм бол үлдсэн сумыг нойлолдог. Тэгэхээр зэрэг бол ер нь бол техникийн талаас буу сум хоёр хамгийн найдварт ажиллагаатай байх ёстой. Зүгээр би харц байгаа дотроос энэ саадлал бол тамирчин бас сэтгэл зүйд болон юунд нэг нөлөөлөг байхаа. Нөлөөлөөгүй. Тэгвэл эхний гарааны сум тавьсан тэр оноо бол их сайн оноо авчихсан шүү дээ. Би тэгээд сэтгэл зүйд бол маш сайн байна гэж ойлгосон. Сэтгэл зүйд бол өөрөөс дөнгөс сая надад хэлэх нь болохоор би ерөөсөө сандраагүй маш сайхан тайван байсан. Харин тусгал ягаад дээшээ доошоо шилжээд ийснийг би мэдгүй. Уг нь засвар хийсэнтэй. Тэг ягаад ингэсэн болоо гайхаж чинь гэж тэгж байна. За ингээд одоо үзэгч та бүхэнд